За өдрийн мэнд сурагчдаа тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид бүхэн бас нэгэн одоо point of interest буюу ерөнхийдөө бол нэг сонирхлын цэгийн талаар заана. Өмнө нь бол би та бүхэнд ерөнхийдөө order block гэж бол сонирхлын цэгийг бол зааж исэн. За тэгэхээр бол ерөнхийдөө бол өнөөдрийн хичээлээр бас нэгэн сонирхлын цэг болох бас нэгэн харгалзаж үзэх ёстой бас нэгэн чухал сэдв шүү. Тэгэхээр та бүхэн бас анхаарлаа хандуулад энэ хичээл үзээрэй гэж хүсье. Тэгэхээр inefficiency өөрөөр бол imbalance fair value gap гэж олон нэршилтэй байдаг. Тэгэхээр би бол өнөөдөр inefficiency гэд явчих. Тэгэхээр бол монголоор бол үр ашиггүй байдал гэж орчуулагдана. Тэгэхээр бол ханшинд бол ерөнхийдөө зах зээл дээр бол үр ашиггүй байдлууд бол бас үүсдэг. Тэгэхээр бас үр ашиггүй байдал гэж яг юу вэ те? Тэгэхээр энийг бол хэрхэн бас арилжаандаа ашиглах вэ? Хэрхэн бас харгалзаж үзэх вэ гэдэг талаар бол заая гэж бодож байна. Тэгэхээр бол үр ашиггүй байдал гэдэг нь бол яг хаана одоо ханшин дээр үүсдэг вэ гэхээр ерөнхийдөө бол зах зээл дээр зөвхөн одоо худалдан авах эсвэл зөвхөн зарах захиалга өгөгдсөн одоо тэр хэсэг биш үү? Тэрийг бол ерөнхийдөө бол үр ашиггүй байдал гэдэг байгаа. Тэгэхээр бол та бүхэнд илүү тодруулаад харуулъя гэх юм бол ханшин дээр бол үр ашиггүй байдал бол бас энд бол жишээ нь харагдаж шүү дээ. Тэгэхээр бол энд бол үр ашиггүй байдал бол ингээд үүссэн байна гэж та бүхэн харж болно. Яагаад гэвэл энд бол зөвхөн одоо худалдаж авах захиалга бол өгөгдсөн байгааг харж болно. Яагаад гэвэл энд энэний өмнө нь бол өмнөх одоо candle-ийн одоо үзүүрээс дараачийн candle-ийн үзүүр хүртэл бол ингэж ерөнхийдөө ямар ч одоо дундах одоо ямар ч одоо зарах захиалгын бол өгөгдөөгүй байна. Хэрвээ зарах захиалга өгөгдсөн байсан бол ханш ингээд яваад энийгээ ингээд нөхөөд тэгээд дэш явах гэсэн. Ямар ч зарах захиалгын бол өгөгдөөгүй байна. Буюу цэвэр одоо маш хүчтэй зарах захиалга бол энэ зах зээл дээр бол ноёрхсон байна те. Тэгэхээр та бүхэнд өмнө нь хэлж байсанчлан зах зээл дээр бол аль нэг нь яг төгс одоо ноёрхох боломжгүй. Ер нь бол ханш бол яг өөрсдийнхөө зарах худалдаж авах гэдэг ерөнхийдөө заавал ингэж ерөнхийдөө тэнцвэртэй байж иж одоо ханш бол тогтдог. Тэгээд ерөнхийдөө энд бол ямар ч үр ашиггүй байдал үүссэн байна. Буюу үр ашиггүй байдал буюу одоо ямар ч зарах захиалга бол энгийн одоо яг ингээд яг зах зээл бол ингээд зарах захиалга өгдөөд буцаад жаахан унаад те одоо нэгсэндээ энэ үр ашиггүй байдлаа нөхөөд тэгээд ингээд өсөөд ингээд унаад явдаг. Харин энд бол зөвхөн одоо худалдаж авах захиалга ноёрхсон байна. Та бүхний харж байгаачлан энэ хэсэг дээр бол зөвхөн одоо худалдаж авах буюу энэний өмнөх одоо candle-ийн үзүүр биш үү? Энэ жижиг үзүүр тэгээд энэний дараачийн үссэн хар candle-ийн өмнөх үзүүр хоёрын голд бол зөвхөн одоо худалдаж авах захиалга үүссэн байна. Тэгэхээр энд бол ямар ч худалдаж авах зарах захиалга бол энэндээс энэ хооронд бол ерөөсөө байгаагүй. Тэгэхээр бол энэ бол үр ашиггүй байдал үүссэн байна. Буюу одоо ханш бол ирээдүйд эзэн нэгэн цагт бол энийг бол энэ зайг бол нөхнөө гэсэн үг. Тэгэхээр заавал нөхнө гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол заавал ч яах вэ? Ер нь зарим ихэнх тохиолдолд бол нөхнө. За тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэн энэ одоо үр ашиггүй байдлыг үүсгэсний дараа бол ханш өсөөд тэгээ буцааж ирээд бүтэн нөхснийг бол та бүхэн харж байгаа. Энд бол ханшийн ерөнхийдөө бол ханшийн энэ үр ашиггүй байдлыг бол ханш бол тэр дороо ер нь бол буцаж ирээд энэ томоохон одоо үр ашиггүй байдлыг бол нөхснийг та бүхэн харж байгаа. Тэгэхээр энэ бол үр ашиггүй байдлыг бол сайн нөхсөн байна. За өөр бас үр ашиггүй байдал ерөнхийдөө энгийн зах зээл дээр бол яаж харагддаг вэ гэхээр үр ашиггүй байдал бол үүсдэггүй. За энэ одоо ерөнхийдөө
зураглал дээр харах юм бол ямар ч үр ашиггүй байдал үүсэв те ханш бол явдгаараа явсан байна. Буюу энд бол дунд нь бол ямар ч одоо үр ашиггүй байдал үүсэв үр ашиггүй байдлаа тэр доороо нөхөд явцсан. Одоо нэгсэндээ ямар ч зөвхөн зарах юм уу зөвхөн худалдаж авах захиалга бол ноёрхоогүй зөвхөн зарах захиалга худалдаж авах зарах гэдэг ерөнхийдөө бол consolidation маягийн хөдөлгөөн үүссэн байна те. За тэгэхээр ерөнхийдөө бол үр ашиггүй байдал бол жишээ нь өөр хаана үүссэн байна вэ гэхээр за энд бол жишээ нь үр ашиггүй байдал үүссэн байна те. За энэс энэний хооронд бол зөвхөн зарах захиалга бол зөвхөн сэл захиалга бол явагдсан байна те. Энд бол сэл захиалга өгсөн байна. За тэгээд энэ үр ашиггүй байдлыг ингээд явуулаад үзэх юм бол энд бол энэ үр ашиггүй байдлыг бол энд бол шууд ханш бол үр ашиггүй байдлаа нөхөд тэгээд доошо унсан байна те. Тэгэхээр бол энэ үр ашиггүй байдал гэдээ яриад байгаа энэ imbalance inefficiency бол ерөнхийдөө бид нар бас ерөнхийдөө сонирхлын цэг буюу points of interest дээр бол ашиглаж болно. Яг одоо order block-ийн одоо ашигладаг шиг ашиглаж болно. Гэхдээ ерөнхийдөө бол миний хувьд бол ерөнхийдөө яг арилжааны яг шийдвэр гаргах одоо арилжааны одоо points of interest яг яхаас яг арилжааны яг шийдвэр гаргах гэхээсээ илүү ерөнхийдөө бол яг толгоондоо бол за энд бол имбаланс үүсчлээ. Тэгэхээр хааш бол энд ингэж доош унсан байна. Энд бол эргэж ирэх нь бол буцаж эргэж ирэх магадлал өндөртэй. Тэгэхээр энэ авьд бол сэл арилжаанд орохоос сэргийлээд энэ имбалансыг нөхсөний дараа сэл арилжаанд орохдоо илүү ихтэй болно гэсэн үг. Яг бол энд бол имбалансыг бол нөхчихсэн байна. Бүтэн нөхөн гэдэг нь бол одоо хааш бол бүтэн нөхөхийн тулд бол энд ирээд хаашиг бол ингэж бүтэн нөхөд энэ бол имбалансын хамгийн сүүлийн цэг бол энэ лааны үзүүрийн энэ. Тэгэхээр энийг бол бүтэн нөхөлт гэж ярина. Хэрвээ хаашаа ингэж буцаж ирээд тэгээд ингэ унсан бол яг бүтэн нөхсөн гэж ярина. Энд бол бүтэн нөхөөгүй зүгээр хүрээд унсан байна те. За тэгэхээр хэдүүлээс олон жишээн дээр тайлбарлах гэж үзье. За тэгэхээр энд бол imbalance бас ингээд 2 удаа үүссэн байна те. Imbalance энд. За энд бол өмнөх лааны одоо дээдлийн үзүүрээс энд бол зөвхөн худалдаж авах захиалга зөвхөн buy захиалга энд бол явагдсан. Энэс энэ хооронд бол зөвхөн buy candle явагдсан байна. За тэгээд хэрвээ одоо жишээлбэл энэ дараачийн гарч байгаа buy candle буюу bullish candle маань бол лааны үзүүрээ ингээд үлдээгээд явцсан байсан бол ингээд үлдээгээд явцсан байсан бол бас нэг өөр хэрэг. За ингээд лааны үзүүр нь ингээд үлдчихсэн байна. За та бүхэн тодорлоод харъя. Ингээд үлдсэн байсан бол үр ашиггүй байдал бол үүсэхгүй. Харин лааны дараачийн гарч байгаа лааны үзүүр ингэж бараг лааны үзүүр үүсээгүй. Энд бол нэг жижигхэн лааны үзүүр үүссэн байна тийм. Тэгэхээр энэ лааны үзүүр хүртэл өмнөх лааны энэ үзүүр хүртэл бол зөвхөн зарах зөвхөн худалдаж авах захиалга үүссэн байна. Хэрвээ саяны миний хэлсэнчлэн дараачийн лааны үзүүр ингээд ингэж явсан бол ингээд ийм урт явсан бол имбаланс бол доошоо явагдаад энд бол эндээс энэ хооронд бол имбаланс үүссэн байна гэж байна те. Хэрвээ дараачийн лааны үзүүр нь ингэж явсан бол энд бол ямар ч имбаланс байхгүй байх нэ гэж үзэж болно. Тэгэхээр яг бол эндээс бол яг үнэн имбаланс бол хаана үүссэн гэхээр энэ бол энэс энэ хооронд зөвхөн худалдаж авах захиалга үүссэн байна гэж ойлгож болно. Тэгэхээр имбалансыг бол ингэж таньж мэдэж болно. Энд бол зөвхөн худалдаж авах захиалга үүссэн байна. Тэгээд өсөж явахдаа энд бол дахиад имбаланс үүссэн байна те. Эндээс өмнөх одоо candle-ийн дээд цэгээс дараагийн candle-ийн дот цэг хүртэл энд бол дахиад имбаланс явсан байна. Гэхдээ энэ удаан үргэлжлээгүй. Имбаланс бол шууд энд бол бүтэн одоо нөхөгдөж дууссан байна те. Тэгэхээр бол ханш бол угаасаа нөхдөг гэдэг нь бол та бүхэнд хэлсэн. Тэгэхээр бол нөхсөн байна. Тэгээд нөхөхдөө дахиад доотлын одоо имбалансыг бол нөхсөн байна те. Ингээд үзэх юм бол энд бол бүтэн нөхөгдсөн байна. Бүтэн нөхөгдөж дуусчаад ерөнхийдөө ханш бол дахиж имбаланс доор нь бол байхгүй байгаа учраас нөхөх шаардлага үүсэх учраас шууд ингээд
дээш өссөн байна те. Хангалттай ерөнхийдөө имбаланс авчлаа гэж үзсэн учраас имбаланс аваад тэгээд ханшуул өссөн байна. Тэгвэл энд бол доор нь дахиад имбаланс үүссэн байна. За энд бол имбаланс үүссэн байна. Харъя. За энд бол имбаланс үүссэн хэсгийг шалгаж үзье. Энд бол имбаланс үүссэн. За энд имбаланс үүссэн. За энд бол жижиг имбалансаас үүссэн байна. Та бүхэн сайн анзаарвал энэ лааны үзүүрээс энэ лаа хүртэл жижиг имбалансаас үүссэн байна те. Жижиг нь л болохоос тэгээд энийг үргэлжлүүлээд үзэх юм бол ерөнхийдөө бол шинэ имбалансууд бүгдээрээ яг ингээд нөхөктөд явсан байна те. Тэгээд нөхөктөд явсан байна. За энэ жижиг ч гэсэн нөхөктөд явсан байна те. За тэгэхээр за энд бол бас гоё жишээ байна. Энд бол бас имбаланс эндээс энэ хооронд зөвхөн зарах захиалга бол явагдсан байна. Зөвхөн сел захиалгууд энд бол явагдсан гэсэн үг. За тэгээ сел захиалгууд явагдсан. За хааш бол имбалансаа нөхөөд хааш бол имбалансаа сайхан нөхөж ирээд энэ дээрэд сайхан дахиад дээр нь имбаланс нөхөхөд ханчингуудаа одоо яг ингээд ерөнхийдөө бол энэ имбаланс үүсэж чинь гэдэг чинь ерөнхийдөө зөвхөн зарах захиалга нь ойлгож ирсэн шүү дээ. Тэгэхээр бол тэр имбалансыг бол энэ худалдаж авах захиалга маань нөхчингүүтэй буцаад унсан байна те. Тэгэхээр бол хэрвээ бид нар энд одоо явж исэн бол яг толгоон дотроо бол энэ дээр бол имбаланс үүсчихсэн шүү. Тэгэхээр эндээс бол зарах захиалга биш. Энэ нөхөгдсөний дараа зарах захиалга харж эхлүүл ерөнхийдөө бид нар тохиромжтой шүү гэсэн толгоондоо ерөнхийдөө бодчих хэрэгтэй байхгүй. Арилжааны явц та. Тэгэхээр бол имбалансыг яг ийм зорилгоор бол ашиглаж болно. Миний хувьд бол яг order block шиг яг имбаланс дээр бол яг зарах захиалга энэ өгье гэсэн юм байдгүй. Яг ерөнхийдөө order block-ыг бол яг ашиглаж явдаг. Яг зарах захиалга өгөхдөө ер нь гэсэндээ point of interest-ийн хувьд бол яг ашиглахдаа бол имбалансыг бол яг хаашаа ирээдүйд хүрэх боломжтой бай те. Одоо өдрийн daily-гээр харах юм бол те. Daily-гээр харах юм бол ерөнхийдөө бол жишээ нь daily-гээр харах юм бол за евро USD-ийн хааш бол дараа өдөр хаашаа өрөх магадaltaй гэдгийг бол шууд имбалансаар бас ингээд тогтоогод харчих боломжтой. Жишээ нь ерөнхийдөө бол энд жишээ нь имбаланс энд бол имбалансаас үүссэн мэ те. Энэ имбаланс үүссэн байна. Имбаланс нөхөгдсөн байна. Энд нөхөгдөнгүүтээ яаж унсан харагдаж байна та бүхэнд. За энд бас имбаланс үүссэн байна. Имбаланс нөхөгдсөн байна. Энд бол өөр имбаланс хаана байна? За энэ имбаланс үүссэн байна. За имбаланс энэ нөхөгдсөн байна те. За тэгээд ерөнхийдөө бол хааш бол яг имбаланс хаана тийшээ ер нь бол ингэж эргэлхийлж байдаг гэсэн үг. Ерөнхийдөө тэгээд ойлгочих хэрэгтэй. Хааш ер нь бол үр ашиггүй байдал үүссэн учраас үр ашигтай болохын төлөө нэг гэсэндээ тэр зүг рүүгээ одоо эргэлхийлж идэг гэсэн үг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол жишээ нь өмнөх одоо хичээл дээр үзсэнчлээ энд бол жишээ нь double top маягийн зүйл үсээд одоо энэ доор бол маш олон liquidity байгаа шүү дээ. Тэгэхээр хааш бол бас ийшээ энд ерөөдөө liquidity хамах магадaltaй ирээдүйд liquidity хамах магадaltaй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр унаад дээш өсөх магадaltaй гэсэн үг шүү дээ. Энэ бол яг цэвэр юу биш вэ? Энд бол ер нь бол энд бол liquidity одоо авагдаад энэ лааны үзүр liquidity аваад дээш бол сайхан өсчихсэн байна. Тэгэхээр энэ бол яг double top маягийн юм бол гэж үзэхэд бол хэцүү биш вэ? За тэгэхээр ерөнхийдөө хэрвээ энэ double top байсан байлаа гэж үзэхэд төгс double top байлаа гэж үзэхэд хааш ирээд энийг нэвтлээ гэж бодоод дээш өсөх гэсэн те. Гэхдээ энэ бол яг өмнө нь ер нь бол double top биш, дээрээс нь энэ бол яг өмнөх энэ liquidity-г бол аваад нэгсэндээ дээшээ өсчихсэн байна те. Тэгэхээр бол хэрвээ энэ double top байсан бол хааш энэ дээр хааш бол ирээдүйд энд ирээд энэ liquidity-г авах магадaltaй байна гэж үзэхээс. Энд бол энд нэг
имбаланс байна шүү дээ, тий? Имбаланс үүссэн байна. Тэгэхээр бол энд бол daily imbalance үүсчихсэн учраас энэ ханш бол ирээдүйд дийшээ энд одоо хэрвээ бид нар одоо энэ дээр байсан бол ханш ирээдүйд ер нь энэ imbalance-ыг шалгана тий гэсэн тийм одоо бодолтойгоор тий. Тэгэхээр илүү одоо энэ дэр энэ хавьд одоо sell арилжаанд орж илээ гэж бодоход илүү одоо баталгаа илүү одоо confirmation авах магадлал бас болж ирж байгаа. Одоо нэгсэндээ илүү confirmationтэй арилжаа хийх одоо боломжтой гэсэн үг. Тэгэхээр энд бол ийм balance байна. За өөр одоо хаана ийм balance байж болох вэ гэхээр энд бол ийм balance байна тий. За тэгэхээр энд бол ийм balance-д бол бүгдээрээ ингээд хөгтөд явж байгааг бол харж байгаа. Үр ашиггүй байдлууд бол бүгдээрээ ингээд үр ашигтай болоод ингээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр хааш бол үр ашиггүй байдал руу үргэлж тэмүүлж идэг гэдэг бол ерөнхийдөө үнэн. Тэгэх юм учраас ерөнхийдөө ийм балансыг ийм зорилгоор бол та бүхэн ашиглаж болох нэ гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө илүү богино дээрс нь мэдээлэл дөрөн ерөнхийдөө ойлгомжтой байх гэж энэ хичээлийг хийлээ. Тэгээд ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай залуусаа.